За Hollywood Smile-ийн талаар өнөөдөр товч мэдээлэл өгье. Hollywood Smile гэдэг зүйл нь миний энэ гарт харагдж байгаачлан та бүхний амны хөндөд байгаа хоншоор болоод эрүүний шүднүүдийг нэг цаг хугацаанд бүх харагдах шүднүүдийг бүрж байгаа. Энэ зүйлийг л Hollywood Smile хэмээн нэрлэж байгаа хэрэг. За Hollywood Smile-ийн хамгийн гол зүйл нь юу юм гэхээр мөн л ялгаагүй насны онцлог хамгийн чухал байх нь шүү дээ. Аль болох мэдээж бид нар залуу насндаа энэ Hollywood Smile-ыг хүн бүхэн тэр даа ялангуяа эмэгтэйчүүд бид сонирхдаг. Тэгэхээр Hollywood Smile гэдэг зүйл маань та Hollywood Smile хийлгэхээр сонирхож байгаа бол мэрэгжлийн туршлагатай амьчид хантаарай гэж хэлмээр нь нэгдүгээрт, хоёрдугаарт та аль болох шүд тус бүрээ нэг нэгээр нь бүрүүлээрэ гэж зөвлөмөр. Өөрөөр хэлбэл хүний шүд маань таслах үүдэн шүд, хавирах соёо шүд, хазах араа шүд гэж байдагчлан энэ шүдгүүдийн хоорондын био зохицол уялдаа холбоо нь өөрчлөгдөх учраас аль болох шүдийг нэг нэгээр нь бүрэх нь хамгийн чухал. Энэ шүдүүдийг ганцаар нь бүрснээрээ бол илүү удаан хугацаанд энэ шүд маань явах боломжтой. Мэдээж аливаа нэгэн зүйл юм уу тухайн нөхцөл байдлаас хамаарат шүдийг холбох тохиолдол байлгүй яах вэ? Тэгэхээр хэрвээ шүд холбогдож хийж байгаа бол аль болох тийм үү залуу насндаа шүдээ холбохгүй хийхийг л зөвлөж байна. Тэгээ Hollywood Smile бол хүн бүхний тийм үү төрөл бүрийн шалтгаанаар төрөлхийн удамшлын шалтгаантай, гэмтлийн шалтгаантай бид өөрсдөө шүдний өнгөний өөрчлөлт юм уу маш олон зүйлээс болоод энэ Hollywood Smile-ыг сонирхдаг. Hollywood Smile гэдэг зүйл маань дуртай эмнэлэгтээ очиод зөвлөгөө аваад хийчдэг ийм зүйл биш. Хамгийн гол нь мэдлэг, туршлага, за тэгээд лаборатори бол маш чухал байдаг гэдэг зүйлийг би энэ хөр хэлээр та бүхэнд зөвлөхийг хүссэн юм аа. Шүд эрүүл бол бие эрүүл та бүхэнд сайн сайхныг хүсье аа.